Төрийн нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих, хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагатай үүргийг хүлээсэн цорын ганц байгууллага бол прокурорын байгууллага юм. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрмийг баталснаар Монгол улсад прокурорын байгууллага анх үүсч хөгжсөн түүхтэй. Прокурорын байгууллага Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм а. Прокурорын тухай хуульд зааснаар прокурорын байгууллага улсын эрхийн прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын дүүргийн прокурорын газраас бүрднэ. Мөн прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнсан прокурорын газар байгуулж болно гэж заасны дагуу манай улсад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, төмөр зам, нисхийн объектэд үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий дагнсан прокурорын газар болох тээврийн прокурорын газар ажиллаж байна. Ийхүү прокурорын байгууллага улсын ерөнхий прокурорын газар, 21 аймаг, нийслэл, тээврийн прокурорын газар, сум дундын прокурорын газар, дүүргийн прокурорын газар гээд нийт 39 нэгж газар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.